За хай манахан галзуу кино сувагтан тавтамарлаа. За борон энэ удаад crime horror mystery thriller төрлийн 2019 онд гарсан Iswaha The Sixth Finger гэх энэ галзуу киног ярьж өгөх гэж байна. Галзуу жүжигчд тоглосон нэлээд хэдэн шагналыг тухайн үедээ түүж байсан энэ учир битүүлэг галзуу киног борон та нартай ярьж өгөхөөр сонголоо. За тэгэд энэ удаагийн галзуу дугаарын хамтрагчаар эмэгтэйчүүдийн бүх асуудлыг нэг дор шийдэх шилдэг аппаратын эмчилгээд We Glory хамтран хүргэж байна. За тэгэд та нар маань сабадраг бол саба дарцсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих юм шүү. За ингээд энэ галзуу киноны тайлбараа хідүүлээ эхлүүлцгээе. За 1999 он Гавон аймаг. Хөдөөний эгэлжирийн айлд хоёр ихэр охин мэндэлжээ. Тэдний нэг нь болох Гомхва охин эрүүл саруул мэндэлсэн бол ихрийн өрөөснийг нь их баригч шуудлаа. Энэ охин хүн болохгүй, удаан амьдрахгүй гэж хэлжээ. Хачирхалтай нь Гомхва охины ихрийн өрөөс нь охины хөлнөөс мэрчгсэн байлаа. Хөөрхий ээж нь хоёр охиноо төрүүлээд удалгүй өөдүүлж. Харин эхнэрээ алдаснаас болоод сэтгэлээр унсан аав нь ч бас удалгүй амиа хорлсон байна. Харин хүн болохгүй гэж хэлсэн ирэмдэг зэрэмдэг охин үхэлгүй амьд үлдсэн байж. Тосгонд нэг удган шашны зан үйл үлдэж байгаагаар киноны үйл явдал өрнөнө. Тосгоны фермийн үхэр малнууд шалтгаангүйгээр өхөж эхэлсэн учраас удагнаар чөтгөрийг зайлуулах гэж оролдсон нь тэр байлаа. Тосгонд Гомхва охин эмээ өвгийнхөө хамтар саяхан нүүж ирсэн байж. Хизээ нүүж ирсэн гинэ? Сар гаруйн өмнө баха. Үхэр чинь хизээнээс өхөж эхэлсэн гэлээ. 3-7 хоногийн өмнөөс. Ингээд удхан тосгоныхныг дагуулад охины гэр рүү явсанд тэднийг ирж байгааг харсан Гомхва охинч энэ талаар өвөөдөө яаран хэлнэ. Өвөө эмээ хоёр нь байшингийнхан хаалга цонхнуудыг төвжиж хүн байхгүй мэт нуугдлаа. Тэд бүх цонхоо сонингийн цаасаар халгалжээ. Хүмүүс ч хаалгыг нь балбаж дэмий эргэлдэж байгаад буццгаана. Гомхва өөрийнхөө ихрийн өрөөснийг чөтгөргөж үздэг байлаа. Тэд Гомхвагийн ихрийн өрөөснийг хаалган дээр нь загалмай наасан өрөөнд хордог байж. Орой болоход имэн бурхандаа залбирч Гомхва охин залбиралд нь тусалдаг байсан бол өвөө нь сөөж уугаад суудаг байлаа. Нэг орой өвөө нь охиныг дуудаж хичээл сургууль нь хэр байгааг асуухтаа охины ихрийг ийм удаан амьд байна гэж бодоогүй тухайга өдөр ирэх тусам тэрнээс улам илүү айдаг болж байгаагаа хэлсэн ч Гомхва яриаг нэг их тоодгүй. Тэр орой имэн залбирал үлдэж байгааг нөгөө удхан фермер хоёр холоос сонсож байна. Тэдний байшингаас хүн уйлж орилж байгаа юм шиг чимээ гарч байсан учраас очиж шалгахаар шийдээд тэр хоёр сэмхэн тэдний байшин руу гидэж очлоо. Тэгээд охины байгаа бололтой амбар руу ойртож очсон ч гинэт хөл дороос нь могоо гарч ирээд удганы хөлийг хатгаж орхино. Түгээр зогсохгүй араас нь амбараас олон могоо гарч ирсэн учраас нөгөө хоёр айсандаа тэндээс бушуухан зогтцгаалаа. Дүрс солигдож нэг шашны судалгааны институтын захирал оюутнуудад лекц уншиж байгаагаар кино үргэлжлэнэ. Тэр Солонгос улсад шашны эрхчлөөг хэтэрхий хамгааснаас болоод олон янзын шашны гаж урсгалууд бий болсон тухай тайлбарлаж, тэдгээрийн худал хуурамгийг илчлэх шаардлагатай байгаа тухайга тайлбарлана. Тэр хүнийг пастор Пак Унжэ гэдэг. Пак пастрыг офстой ирэхэд гадаан цугласан байсан гэлэн манаар тэрнийг барьж авахар дайрч тэрэн лүү өндөг шидсэнд мань хүн яарч сандран зогцсаар офстой орж ирлээ. Өндөг чинь үнэтэй штэ. Эднэр ер нь яхаараа хүн лөө хоол шидэж байдаг байна. Би танд хэлээ үсттэй. Тэр Агапе сүмийнхэнтэй битгий орооцолдоо гэж. Ингээд л таны фэнүүд улмал өсөд байгаа юм штэ. Пак пастрын судалгааны төвийн хамгийн сүүлд илчилсэн гаж урсгалын сүм нь Агапе сүм гихч католик сүм байж. Тэр ингэж гаж урсгалуудыг илчилж өгснөөхөө төлөө тухайн сүм хавийн бусад сүмүүдээс төлбөр авдаг байж. Ингээд Пак пастор дараагийн ажилд орохоор болж Гавон аймаг руу явхаар болно. Энэ удаад тэр Богд уул гих гаж урсгалынхныг илчлэх зорилготой байлаа. Туслах нь тэрнийг өмнөх хэрэгүүдийнхээ талаар бичих ёстой нийтлэлүүдэд яралтай дуусгахыг шаардсан ч Пак пастор тэр бүхнээ хойш тавиад Гавон аймаг руу явдаг. За пастрыг ирэхэд нэг байрны дээд давхарт хэсэг бүлэг хүмүүс шашны удирдагчийнхаа сургаалыг сонсож байлаа. Тэгээд тарсныхан дараа тэдний дунд байсан нэг залуу замын эсрэг талын дэлгүүрт ороод Пак пастортай уулзна. Тэр залуу пастрын туршуул байж. Тэгсэн туршуул нь олигтой баримт цуглуулж чадаагүй байна. Байдгал нэг буддын сургаал бүхий шашны удирдагч байна. Бурхнаа жанжин гэж нэрлж байгаагаас бусдаар ямар ч гаж юм алга.
Харин Пак пастор тэрнээс мөнгө угаах, хүний наймаа, садар самун гэх мэт ямар нэг зөв бус зүйл байх ёстой. Илүү сайн ухаж тэрнийг нь заавал ол гэж даалгавар өгдөг. Маргааш өглөө нэг хэргийн газарт Ахмад Хван яралтай дуудагдаад хурж иржээ. Учир нь нэг гүүрэн гарцыг шавсан цементээс нэг эмэгтэй хүүхдийн цогцос гарч ирсэн байж. Ингээд тэд нүхэн гарцын засварыг хийсэн компанийг шалгаж үзэхэр болно. Харин нөгөө талд Пак пастор буддын шашны төв дээр очиод буддын шашны нэг гаж урсгал Гавон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл өгч байлаа. Тэгсэн цаадуулан энэ талаар төдийлөн тоодгүй. Азуулахад тэдний нэг болох Хиан гэгч лам Пак пастортай хамтрахаар боллоо. Учир нь Хиан тэр хоёр багада нэг сургуульд сурдаг байж. Ингэхдээ шашны бүлгийн ашиглаж байгаа үндсэн судрыг нь авчирч судалж үзэх ёстой гэсэн дүгнэлтэд тэд хүрч. Хэрвээ тэд буддын шашны төвөөс хүлээн зөвшөөрөгдөөгүй судар ашигладаг бол энэ нь тэдний эсрэг хуулийн арга хэмжээ авах үндэслэл болох байлаа. Тэр өөрөө нэг цемент зурмгийн машины жолооч Ким Чолжин гэгч залууг гэртээ ирэхэд удаан уулзаагүй нэг найз нь гэрт нь ирчихсэн сууж байлаа. Тэгээд тэр хоёр ярилцахаар гадагшаа гарцгаана. Би эцгийн итгэлийг алдсан. Гомок нас барсан хүүхдүүд шүн бүр над дээр ирэх боллоо. Ямар нэг зүйл буруугаар иргэд байна. Бид яг одоо чөтгөрийн эсрэг тэмцэж байна. Бид бол тэнгэрлэг ажил хийж байгаа хүмүүс. Бид айдас эсвэл харуулсалдаа автаж энэ ажлыг унгааж болохгүй. Жунжан хаан ч бас Дамун хааны араас Нирван дүрийг олсон биш үү? Тиймээс үхэлдэй бэлэн бай. Удахгүй чамайг дуудана. Мах цусанд төрсөн хүн чи бүү ойл. Тэргүүнээ өргөж гэрлийг хар. Өвдөг сүгд нулимсаа орчоод үннийг хар. Өвдөлт бол эдгэлийн үр жимс юм. Өвдөлт цусыг ч нариусгаж дэлхийн ертөнцийг гэрэлтүүлэх болно. Бүүвэ. Удахгүй чи чөтгөрийг ялж харанхуйд нуугдсан могойг ялах болно. Энэ үеэр нөхөн гарцны ханнаас олдсон цогцсонд задлан шинжилгээ хийсэн шүүх хэмнэлгийн эмч хуваа мөрдөгч рүү залгаж цогцос дотроос олон тооны шош болон хачирхалтай сахиус олсон гэдгээ хэлдэг. Бас үүнтэй төстэй хэрэг саяхан гарсан гэдгийг санууллаа. Маргааш нь Пак пастор туслахынхаа утсаар дамжуулаад нөгөө бугад уул шашны бүлэглэлийн сургаалыг машин дотроо сонсож ямар нэг алдаа мадагтай зүйл байгаа эсхийг шалгаж байна. Тэгсэн энэ үеэр хуваа мөрдөгч болон цагдаа нар тэнд ирж таарна. Тэд цементэн ханнаас олдсон цогцсны мөрөөр орж Ким Чолжин гэгчийг сургалж ирсэн нь тэр байж. Тэгээд тэд тэндээс ээжийнх нь хаягийг олоод шууд хөдөлжээ. Энэ зур Пак пастор хуваа мөрдөгчтэй хальтуулзаж юу болоод байгааг асуусан ч цаадах нь таймтай юм хэлсэнгүй. Гэсэн хэдий ч мань хүн Ким Чолжин гэсэн нэрийг тэмдэглэж аваад үлдэнэ. Тэр өдөр Пак пастор Хиан ламтай уулзаж хоёр талаасаа баримтаа тулгалаа. Хиан лам хотоор судалгаа хийж бугад уул шашны бүлэглэлийн өөр хоёр салбарыг олж тогтоосон гэдгээ хэллээ. Тэгээд эдний жанжин гэдэг нь үнэн хэрэгтээ буддын шашны тэнгэрийн дөрвөн их хаан болохыг тайлбарлаж өгнө. Тэд дөрвөн зүгийг бэлэгддэг байж. Буддын шашны зарим сургаалт тэднийг буддаг хамгаалагч дөрвөн хаан гэж сургадаг болохыг Хиан Пак пасторт тайлбарлаж өгдөг. Пак пастрын ханлаад байгаа шашны төвийн гол шүтэн нь Пипа хөгжин барьсан цэнхэрөнгийн аристай бурхан буюу зүүн зүгийн хамгаалагч Жикок хаан гэгч болохыг Пак пастор олж мэддэг. Харин Хианы олж тогтоосон шин салбарын гол шүтэн нь хойд зүгийн хамгаалагч Дамун хаан байж. Тэрний хоёр талд Ягша, Ракша гэх хоёр тусалхан зогсож байгаагаар дүрсэлсэн байлаа. Ингээд мань хоёр газрын зураг дээр зурж, баруун зүгийн хамгаалагч Гван Мог хаан болон өмнө зүгийн хамгаалагч Жунжан хаан хоёрыг шүтэнэ болгосон шашны төвүүдийн байршлыг тогтоож чадна. Энэ тхэгийн домог ёсоор бол тэр дөрвөн хаан эхэндээ Ёримон сүнснүүд байсан боловч Буддатай уулзаад сургаалыг нь сонссноор өөрчлөгдөж, Буддагийн шавнар болсноор ертөнцийг Ёримогоос хамгаалах болсон гэж үздэг байж. Тэр Пак пастор туслахынхаа хамтар нөгөө шашны төвийн байр руу нууцаар нэвтрлээ. Тэр хоёр шашны гол судрыг нь хайж угаад санамсаргүйгээр нэг нууц хаалгыг нээж орхилоо. Тэгээд дотогшорж хүн амьдардаг байрын нэг жижигхэн өрөө болон жижиг ширээн дээр тавьсан Жикук хааны шастр гэх нэгэн судрыг олно. Тэгсэн туслах нь санамсаргүй өрөөний гэрлийг асаасанд тэр өрөөний ханаар дүүрэн шашны зургуудыг зурсан байгаа харагдлаа. За вajгаараа хоромхон зүрийн рекламны бауц. За энэхүү аппарат нь месийн бус аргаар зүү тариагүйгээр өвдөлтгүйгээр эмэгтэйчүүдийн бүх асуудлыг нэг дор шийддгээрээ онцлогтой байгаа.
Тэрээр Ким Чолжиныг ажлаа тараад гарч ирэхэд Гвамок машинд суугаад хүлээж байдаг. Тэгээд тэрэн лүү толгойд өгсөнд цаадах нь хариу дохиод явлаа. Харин хвамурдагч тэргүүтэй цагдаа нар Чолжины ээжийн гэрт ирчихсэн одолт хийж байлаа. Энэ үеэр Чолжин ээж рүүгээ автастаад "Ээж, харагдаж байгаа зүйлс бүгд үнэн биш шүү. Хүүн энэ дэлхийг ёрын муугаас чөлөөлөхийн тулд тэмцсэн. Бурхан миний шаргуу хөдөлмөрийг шагнах болно. Таны хүү болж төрсөндөө баярлж байна. Тантайгаа дэваачнд уулзнаа" гэж хэллээ. Энийг сонсон хвамурдагч хүмүүстэй тушаалгч байшингийн дээвэр рүү ярангүйсэн ч тэднийг ирэхээс өмнө Чолжин үсэрч амиа хорлдог. Харин Гвамок тэрнийг алсаас ажиглаж угаад үсэрснийхэн дараа явлаа. За ингээд уг хэрэг хаагдсны дараа Пак пастор Сөүлийн цагдаагийн газарт ажилладаг танилаараа дамжуулаад Ким Чолжины намтрыг олж аваад тэрнийг хүүхэд байхдаа хүн амны хэрэг үйлдэж шоронд хоригдож байсан болохыг олж мэднэ. Энэ үеэр богот уул шашны бүлгийн салбарын тэргүүн эмэгтэй Гвамоктой хуулзаж нэг дугтуутай бичиг баримт өгч байлаа. Энэ сургуулиас өгсөн мэдээлэл хамгийн сүүлийн мэдээлэл бололтой. Эдний гэр бүл ойр ойрхон нүүж явдаг юм байна. Бадэствад талархъя. Гвамок тантай нүүр тулан уулзсандаа баяртай байна. Гвамок хавцыг нээж үзвэл дотор нь гомхоо охины анкет байлаа. Тэр өдөр Гвамок гомхоо охиныг сэмхэн дагсаар гэрээг нь олж мэднэ. Орой охины эмээ залбирлаа үйлдэж байсан бол охин утсаараа үл таних хүнтэй чадалж байлаа. Тэгсэн эмээ нэрээд "Цаадахта хоол өгөөгүй бол яг одоо хоол аваач өг" гэсэн охин хоол аяглаад дуртай дургүй гарч явна. Тэрнийг очиход амбар дотор хинэгэн уйлж байх шиг сонсогдлоо. Тэгээд охин хоолоо амбарын үүдэн тавьж хад буушуухан буцаадгүйдэг. Энэ үеэр Хян лам богд уул шашны бүлгэрлэлийн судрын төгсгөлд жирийн буддын сургаалд байдаггүй нэг бүлэг байгааг Пак пастор болон тэрний туслахад тайлбарлаж өгч байлаа. Тэр бүлэг нь буддагийн хамгаалагч дөрвөн хаан чөтгөрүүдийг дарж угаа тухай өгүүлсэн байдаг аж. Гэхдээ тэр бүлэг нь Библийн илчлэл ном дээр гардаг шиг маш их зүйрлэл, бэлэгдэл ашиглаж бичигдсэн учраас шууд утгаар нь ойлгох ёсгүй гэж Хян лам тайлбарлана. Энэ үеэр өрөөндөө хэвдэж байсан Гвамокт ямар нэг сүнслэг нөлөө мэдрэгдэж эхлээд удалгүй дээвэр дээрээс нь олон сексистэн чөтгөрүүд мөлхөөд бууж ирж байгаа харагдлаа. Тэрнийг цочоод сэртэл өрөөнд нь хинч байсангүй. Харин нөгөө талд Хян лам Пак пастор хоёр багийнхантайгаа зөвлөлдсөний эцэст буддын шашны тэр гаж урсгалын сургаалын талаар илүү сайн мэддэг ламтай очиж уулзахар болно. Тэгээд Пак пастор туслахаа дагуулад өндөр уулын орой дээрх сүмд суудаг ламыг зорж очлоо. Тэгээд шашны тэр урсгалыг үүсгэн байгуулагч нь 1940-од оны үед өөрийгөө гэгээрэлд хүрч бурхан болсон гэж зарлж байсан болохыг олж мэднэ. Мань хүн Япончуудын талыг баримталдаг байсан учраас Япончуудын дэмжлэгийг авч Японд амьдрах болсон байж. Гэвч 1985 онд өөрийн сургаалыг буулгасан шин судар бичих зорилгоор шашны урсгалаа тарааж гинэд сургаггүй алгуулжээ. Тэр хүн зөвхөн хамгийн ойрын шавь нартайгаа л уулздаг байсан учраас одоо амьд үгсэн эсхийг мэдэх аргагүй байлаа. Ямар ч тач 1899 онд төрсэн учраас нас барсан байх гэж тэр лам бодож байлаа. Мань лам хавтаст материалтай танилцж байхдаа тэдний шашны урсгал Ким Чолжины ялэдэлж байсан хүүхдийн хорих ангид ханд өргөж ойр харилцаатай ажилладаг байсныг Пак пастор олж мэддэг. За ингээд тэр хоёр шууд хүүхдийн засан хүмүүжүүлэх төврөө хөдөлцгөнө. Явах замдаа Пак пастор туслахтаа нэг түүх ярьж өглөө. Хамт Библийн сургуульд сурдаг байсан найз нь сургуулаа төгсөөд гэр бүлээрээ Африкт очоод ажиллаж байсан ч муслим шашинтай хүү гэр бүлийнхнийг нь бүгдийг нь хядсан байж. Эхнэрийг нь ялх хүүхдийг нь өршөөлгүй буудсан тэр хүү шүүх хурал дээр "Би бурхны хүслийг биелүүлсэн" гэж хэлж байж. Тэр цагаас хойш Пак пастор өөрөө ч бурханд эргэлзэх болсон байжээ. Тэгээд тэр хоёр явсаар засан хүмүүжүүлэх төвд очлоо. Шашны тэргүүн Ким Жэсок гэгч тэдний төвд маш их хандаа өгч тэнд байсан хүүхдүүд дундаас дөрвийг нь тусгайлан сонгож яг л төрсэн хүүшигээ хандаж эхэлсэн гэдгийг олж мэднэ. Тэр дөрвөн хүү тухайн үедээ дөрвөлээ эцгийгээ хөнөөсөн хэрэгээр ялэдэлж байжээ. Тэр бүхэл Ким Жэсок тэр дөрвөн хүүг үрчилж авсан байна. Тэр дөрвөн хүүгийн нэг нь сүүлд амиа хорлсон Ким Чолжин гэгч байж. Ингээд Пак пастор нөгөө гурван хүүг хайж олохоор шийднэ. Энэ үеэр Гвамок нөгөө охины гэрийг алсаас ажиглаж байлаа. Тэгээд тэр залбирал үйлдэж чөтгөрийг дарах сахиус болон тусгайлан бэлдсэн шошиг гаргаж ирнэ. Үрчлэгдсэн дөрвөн хүүгийн нэрийг мэдсэн Пак пастор богд уул шашны төвөөс олж авсан сударт тэр дөрвөн залуугийн нэр бичээстэй байсныг олж мэдлээ. Тэрхүү сударт ирээдүйд болох зүйлсийг зөгнөхдөө тэр дөрвөн хараатан буддын сургаалын дагуу амьдарч чөтгөрийг дараад өөрсдөө нирван дүрийг олж бурхан болж хувирах тухай зөгнсөн байж.
Улмаар тэр дөрвөн залуугийн гурав нь аль хэдийн амиа алдсан болохыг Пак пастор олж мэдсэн байна. Тиймээс тэд үлдсэн нэг залууг буюу Гвамок хаан гихчийг олох ёстой гэдгээ олж мэднэ. За нөгөө тал Гвамок гомхойг алхахаар гэрт нь нууцаар нэвтэрсэн байлаа. Тэгсэн тэрний гэрт нь нэвтэрсэн болохыг гомхойгийн ихэр мэдэрч хоригдож байсан амбаарнаас шившлэг хийж эхэллээ. Тэгсэн энэ үеэр нисч байсан болжмрууд олноороо гомхойгийн байсан өрөөлөө дайрч ирээд шил мөргөд үхэж эхэлцгэн. Энийг харсан Гвамок хайж гомхойгийн өрөөний үүднээс холдно. Тэгээд тэр зүгтж явахдаа гомхойгийн ихрийн өрөөсний хоригдож байсан амбарын үүдэнд очдог. Тэгээд амбарын завсраар харахтаа ихрийн өрөөсөнтэй харц тулгарч хайсандаа тэндээс хар хурдаараа зүгтэнэ. Пак пастор Сөүлийн цагдаад ажилладаг найз дээрээ очиод өмнөх 3 залуу ямар хэрэгээр амиа алдсан болохыг бас одоо ганцаараа үлдсэн Гвамок хаан буюу Жон Нахан гэгчийг судалж эхэлнэ. Тэр шөнө Гвамок өрөөгөөр нь дүүрэн дүүжлүүлж өгсөн хүн байгаа мэтэр хардар зүүдэлж айж чичирсээр хонлоо. Тэгээд үүрээр эртэлж босоод машиндаа сууж хөдлөхөд тэрнийг Пак пасторч сэмхэн дагалаа. Цаадах нь явсаар хөдөөний ууланд ой дунд орших нэг байшинд очлоо. Тэгсэн нэг эмэгтэй тэрнийг угтаж аваад цааш дагуулж яваад нэг залуу дээр авчирна. Тэгээд Гвамок тэр хүнд өөрийнх нь харсан зүйл хүн биш байсан гэдгийг хэлэхэд цаадах нь мэдхий хууртаарай. Тэр охин бол хүний дүрд хувирсан чөтгөр гэж тайлбарладаг. Тэгээд тэр залуу Гвамокийг шашны удирдагч дээрээ дагуулж авчирсанд цаадах нь өнөө маргаашгүй үхлээ хүлээж байгаа хөгшин байлаа. Тэгсэн Гвамок анх тэр хөгшинтэй уулзаж байснаас саналаа. Тэр хөгшин өөрийгөө буддаа харин тэр дөрвөн хүүг өөрийг нь муугаас хамгаалах дөрвөн их жанжин гэж итгүүлсэн байж. Тиймээс хөгшнийг нас барахаас өмнө тэд тус тусын үүргээ гүйцэлдүүлж ёрын мууг устгаад өөрөө үхэх ёстой байлаа. Ингээд өөрт нь цаг баг үлдсэнийг Гвамок ойлгоно. Энэ үеэр Пак пастор тэрнийг дагаж явсаар тэр байшингийн арын сарвчанд орж ирсэн байна. Тэгээд тэнд заан байгааг хараад гайхаж байтал нөгөө залуу араас нь орж ирээд тэрнийг тэндээс яаралтай явахыг шаардлаа. Тэгээд тэндээс гарсан Пак пастор Гвамокийг үргэлжлүүлээд дагаж эхэлнэ. Тэгсэн Гвамок гинт замын голд зогссонд Пак пасторч мөргөх шахаад зогслоо. Тэгээд цаадах нь урагшилж байснаа огцом ухарч Пак пастрын машиныг мөргөөд машинд нь байсан бичиг баримтуудыг аваад явчихна. За ингээд Пак пастор хаваа мөрдөгч төр очиод өөрт тохиолдсон явдлаа ярьсан ч цаадах нь тэрнийг тоолгүй. Наадах чинь миний мөрдөх хэрэг биш байна. Ингээд хэлээд буцаад явна. Харин нөгөө талд гомхой охин ихрийн өрөөсөндө хоол хийж өгч байсан ч дотор нь пестицид их хэмжээгээр холиод тэрнийг хордуулж алах гэж байлаа. Тэгсэн хоолыг нь үүдэн дээр нь тавиад явсныхаа дараа гимшиж эргэж ирээд хортой хоолоо өшгөлж орхино. Тэгээд оронд нь дулаан цамц тавьчихад яваад өглөө. Тэгсэн тэрний гэрээсээ холдож амжаагүй байхад Гвамок барьж авч хүлээд машиндаа суулгаад аваад явна. Энэ үеэр ихрийн өрөөс нь амбар дотороо хамаг чадлаараа газар ухаж байлаа. Тэгсэн гинт тэрний биеийг бүрхсэн өдгөн харус өөрөө гуужаад унаж эхэлдэг. Пак пастор хян ламтай удсаар ярьж байгаад тэдний сүмд төвдийн маш том лам ирж байгаа тухай олж мэднэ. Тэгээд нилээд судалсны эцэст Богд уул шашны урсгалын тэргүүн Ким Жэсог 1985 онд ламтантай уулзсныхаа дараа шашны бүлгээ тарааж өөрийн судраа бичиж эхэлсэн болохыг олж мэдээд тэрнтэй уулзахаар яарвчлаа. Ингээд Хян ламын тусламжтайгаар тэрнтэй уулзаж ярилцсанд хачиргалтай цаадах нь Ким Жэсогийг Метрия буюу дэлхий дээр амьдарч байгаа буддагийн хойд дүр гэж итгэдэг тухайга хэлдэг. Бас Ким Жэсогийн хоёр гар тус бүр 6 хуруутай байсан гэдгийг тэр бүхэл Ким Жэсог одоо ч амьд байгаа гэдгийг хэлнэ. Тэгээд тэр лам Ким Жэсогийн төрсөн нутагт төрснөөс нь хойш яг 100 жилийн дараа чөтгөр мэндэлж өөрийг нь алахыг оролдох болно. Хэрв Ким Жэсог тэр чөтгөрийг ялж чадвал өөрөө будда болно гэж зөгнж байсан гэдгээ хэлнэ. Энийг сонссон Пак пастор Хян лам хоёр гайхацгаана. Ким Жэсогийн бичсэн сударт 4 жанжинда хорт могоонуудыг алах ёстой гэж тушаахта тэдгээр могоонуудтай холбоотой тоонуудыг өмнө нь бичсэн байж. Тэр тоонууд нь яг ямар учиртай болохыг асуусанд цаадах нь энэний учрыг мэдэхгүй байлаа. Тэгээд Ким Жэсогийн 3 шавын алсан охид бүгдээрээ тэрний төрсөн нутагт 1999 онд төрсөн охидууд байсныг Пак пастор саналаа. Энэ нь Есүсийг мэдлэх үед түүнийг алах гэсэн хорон санаад хааны тушаалаар олон гэмгүй хүүхдүүд амиа алдаж байсан түүхтэй төстэй болохыг ойлгоно. Тэгээд гомхоо охины амийг аврахын тулд хаваа мөрдөгч рүү удастаж амиа алдсан хүүхдүүд бүгдээрээ нэг газарт нэг онд төрсэн хүүхдүүд байгааг шалгаж үзхийг шаардаж эхэлнэ. Цаадах нь ихэндээ цааргалж байсан ч Пак пастор уурандаа хашгирсан даргагүй эрхэнд шалгаж үзээд үнэхээр тийм байсанд гайхлаа. Тэр Гвамок ууланд очиод газар ухаж гомхоо охиныг алж газарт болгохоор бэлтгэж байлаа.
Тэгээд тусгай мөргөл үйлдээд охиныг алах гэсэнд охин ерөөсөө айсан шинжгүй байлаа. Би үхэхээс айхгүй. Гэхдээ та яг яагаад намайг алах гэж байгаагаа хэлж өгч болох уу? Би чөтгөрийг устгах ёстой. Тэгвэл чи хойд насандаа хүн төрлийг олно. Тэгвэл та миний ихний өрөөснийг ч ус алаад өгөөрэй. Би чөтгөр бол тэр ч бас чөтгөр гэсэн үг. Хэрвээ тэрнийг та алчвал тэр ч бас энэ зовлонтой амьдралаасаа хагцж хойд төрөлдөө хүн болж төрнө штэ. Энийг сонссон Гавамог хэнийг алах ёстойгоо ойлгож Гомхогийн гэрлөв хөдлөлөө. Харин Пак пастор туслагтайгаа зөвлөлдөж байгаад нөгөө могойнуудын урд талын тоон хүүхдүүдийн регистрийн дугаар болохыг олж мэднэ. Тийм учраас Ким Чэ Сок өөрийн судраа 2000 онд бичиж дуусгасан байж. Тэгэж байж тэр өөрийнх нь төрсэн тосхонд 1999 онд төрсэн эмэгтэй хүүхдүүдийн регистрийн дугаарыг судартаа бичиж үлдээх боломжтой болсон байлаа. Харин нөгөө талд мөрдөгч хуваан алгуулсан хүүхдүүдийн жигсаалт бүхий самбарыг хараад тэнд байсан алгуулсан хүүхдүүд бүгдээрээ 1999 онд төрсэн байсныг олж мэдээд цочирдно. Ким Чэ Сок болон тэрний шавнар тэр хүүхдүүдийг хулгайлаад бүгдийг нь алсан байж. Энийг ойлгосон Пак пастор гашуудж буцах замдаа өөрийн эрэхгүй бурханд хандан залбирдаг. За вajгаараа хоромхон зүрийн рекламны бауз. За энэхүү аппарат нь месийн бус аргаар зүү тариагүйгээр, өвдөлтгүйгээр эмэгтэйчүүдийн бүх асуудлыг нэг дор шийддгээрээ онцлогтойгоо. Тэр шөнө Гавамог Гомхогийн ихрийн байдаг амбар руу дайрч орсонд хачирхалтай нь ихрийн өрөөсөн нь Гомхогийн өгсөн цамцыг нөмөрчгсөн буддаа шиг завлаад сууж байлаа. Тэрний царай зүс бүх зүйл өөрчлөгдөж хэвийн болсон харагдана. Тэгээд би чамайг удаан хүлээлээ гэж хэлээд гараа харуулсанд тэр хоёр гартаа тус бүр 6 хуруутай байдаг. Тэгээд эцэгч нь чамайг хуурсан. Тэр бол жинхэнэ могой. Чи тэрний хурууг шалгаж тэгээд хуурамч байвал тэрнийг очиж ал. Ингэж тушаасанд Гавамогч хэлэх үггүй болоод буцаад явлаа. Тэгээд буцах замдаа тэр галт тэрэгний гарам дээр Пак пастортай таарна. Пастор тэрнийг зогсоох гэсэн ч Гавамог хажуугаар нь өнгөрөөд явна. Тэгээд ирчээрээ Ким Чэ Сок багш дээрээ ирж хурууг нь шалгасанд хуруу 6 биш 5 байсанд тэрнийг хуурам эхлэгч байсан болохыг ойлголоо. Тэгсэн Ким Чэ Сокийн хамгаалагч залуу тэрнийг дагуулад сарвчанд аваачиж гиндүүлээд буудаж унгана. Энэ үеэр Гавамогыг сэмхэн дагаж ирсэн Пак пастор Ким Чэ Сок дээр явж очлоо. Чи үнэхээр бурхан болсон хүү юм уу? Чамайг бурхан болтлоо гэгэрсэн гэж сонссон. Өгшгүй мөнхийн хутгийг олсон гэж сонссон. Хэрвээ тийм юм бол яагаад ингэж хэвдэж байгаа юм бэ? Тэгсэн гаднаас Ким Чэ Сокийн туслах орж ирсэнд Пак пастор амжиж нуугдлаа. Гэтэл нөгөө туслах Ким Чэ Сок дээр очиод хүчил төрөгчийн аппаратыг нь салгаж орхино. Тэгээд Гомхо охиныг гэрлүү явахаар бэлтгэж эхэлнэ. Эцэст нь нэг юм оллоо. Би тхи яв. Их аюултай шүү дээ. Хонгор мөн химэн. Чи миний хөгшөрчээ. Энэ үеэр пастрыг дотогшоо ороод сураггүй болсонд санаан зовсон туслах нь машинаараа эдлэн газрын хашааны хаалгыг цөм цохиод дотогшоо орлоо. Тэгээд хэсэг явж байтал шархтсан Гавамогыг сугдсан Пак пастор гарч ирснээр тэд хамтдаа буцаж давхицсан. Чи алинд нь илүү их шаналж байна. Аав гэж итгэж байсан хүн чинь нэг муу хуурам эхлэгч байсан дөө. Эсвэл цаг бусаар амиа алдсан тэр бүх хүүхдүүд огт гимзэмгүй хэсэнд. Тэр могоо гихч зүйл анханасаа байгаагүй гэдэгт шаналж байна уу? Тийм биш ээ. Би уулзсан. Тэр намайг нааш нь явуулсан юм. Харин нөгөө талд замын хажууд хүлээтэй хэвдэж байсан Гомхо охин арайхийн хүлээснээсээ мултарч замын хажууд гарч ирж байлаа. Тэгсэн тэр замаар цэргийн цуваа явж таарна. Тэгээд цэргүүд охиныг хараад гайхацгаана. Энэ үеэр Ким Чэ Сокийн туслагч ус цэргийн цуваанаас болоод машинтайгаа зам дээр зогсож байдаг. Энийг харсан Пак пасторч араас нь мөргөөд санамсаргүйгээр мөргсөн дүр үзүүлдэг. Ямар амар халтаргаатай байна. Та зүгээр үү? Валарсан юм боллоо шүү. Оо, эн чин та юу? Хоёулаа дахиад уулзчлаа. Та яг хий юм бэ? Би ловерчтын ангууч Пак пастор гэгч байна. Гэхдээ өнөөдөр би буруу хүнээ барьчих шиг боллоо. Зүгээр дээ. Би ингэж явлаа. Чи ингэж явчихж болохгүй хаа. Даатгалаа дуудахгүй мó. Хөөе. Ким Чэ Сок. Ким Чэ Сок үнэхээр хөшгөө мөнхийн хутгийг олсон байж. Гэхдээ тэр нэг шаваа өөрийнхөө оронд Ким Чэ Сок болгосон байсан нь тэр байлаа. Нөхөр машиндаа суугаад цааш хөдлөхөд тэр үнэхээр 6 хуруутай байдаг. Энэ үеэр тэрний машинд шархтаа Гавамог сууж амьдсан байна. Чи хий юм бэ? Хэлээч. Хий юм бэ? Бидхий юм яар. Чи цусыг алдсан учраас удаан тэсэхгүй. Чиний ааваа гэж итгэж ирсэн хүн бол бүх амьдралаа надад зориулсан миний шав. Тэгвэл чи намайг хуурсан байна.
Би бол жинхэнэ гэрэл. Харин та нар бол намайг хамгаалах ёстой одод. Хийсэн ажилдаа бүүгэнэ гэл. Та нар бол хийх ёстой зүйлээ хийсэн дайчид. Аматад цаг хугацаа хүмүүсийг хизээд захирсаар ирсэн. Харин би цаг хугацааг ялсан. Би бол унтаршгүй гэрэл. Би маш их зүйлийг хийх ёстой. Энэний тулд би амьд байх ёстой. Би чамд боломж олгоё. Надад үйлчил. Үгүй. Чи бол амьд үлдэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй болсон байдаг л нэг хараатан. Тэр хүүхдүүд ямар ч буруугүй байсан. Би хүүхдүүдийн хуйлахтуг шүн бүр сонсдог. Чиний хоолойг 100 удаа хэрцсэн ч багдана. За тэгээд машин нь осолд орлоо. Тэгсэн Ким Жесок машинаас юу ч болоогүй юм шиг л гараад ирнэ. Би энд чиний гард үхэж болохгүй л дээ. Тэр мөчөд Гуамок гомхогийн ихрийн өрөөсний өгсөн асаагурыг саналаа. Тэгээд гал асаасанд ослын үеэр бензинд норсон байсан Ким Жесок гал давтаад шатаж эхэлнэ. Тэгээд тэр хэсэг шатсны эцэст газар тунлаа. Энэ үеэр гомхоо гэртээ ирээд амбаараа шалгасанд ихрийн өрөөснө нь өгсөн дулаан цамцыг нь өмсөд газар тухаангүй хэвдэж байгааг хараад тэрвэрч аваад уйллаа. Нөгөө талд хүн чирэгдсэн Гуамокч амьсгал хураадаг. Өвөнтэй зэрэгцээд ууланд цас орж эхлэхэд тэртээд Крисмас баярын салют буудаж байгаа харагдана. Удалгүй хэргийн газарт хвамурдагч тэргүүтээ цагдаа нар ирцгэлээ. Пастрын туслах гомхоо охин амьд байгаач ихэр нь нас барсан байдалтай олдсон гэдгийг хэлдэг. Ингээд пастор туслахынхаа хамтаар машиндаа суугаад тэндээс явснаар кино маань конец фильма. Энд хүрээд энэ галзуу киноны тайлбар маань дуусч байна. Нэг иймэрхүү эвгүй галзуу кино байсан байх шүү. Бурууд нь бол эвгүй санагдлаа. Та нарт маань ямар санагдсан байгаа? Тэгээд муупрогийн тайлбар ойлгомжтой байж таалагдсан бол та нар маань we need more галзуу гэсэн комментиг үлдээгээрэй. За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар эмэгтэйчүүдийн бүх асуудлыг нэг дор шийдэх шилдэг аппаратын эмчилгээтэй We Glory хамтран ажиллалаа. Борооно дэлгэрэнгүй мэдээллийг нь description хэсэгт оруулсан байгаа. Та нар маань ороод танилцаарай. Гэснээс та нар маань галзуу кино гэдэг We Glory-г зориод очивол 20% хөнгөлөлт идэх боломжтой байна шүү. Та нар маань тэгээд Саба адаарсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих байгаа юм. Нэрэ галзуу анимашн сувгтаа сабадархаа марту бас галзуу сери сувгтан сабадарч нэгдэрэ. За тэгээд борон дараагийн дугаараар бас нэг галзуу киног ярьж өгөх болно. Харин тоглол бидгийг тасарчаасаа тийм ээ. За тэгээд түр баяртай манайхан.